Сайн байцгаана уу хүмүүдээ. Хөдөлгөөн 5 дугаар сургуулийн багш Хонгор Зол байна. Та бүдтэй өнөөдөр 7 дугаар ангийн уран зохиолын хичээлийг заах гэж байна. Хичээлийн хэрэглэгдэхүүн болох дэвтэр, үзэг, сурах хичээлэлэн хичээлдээ идэвхтэй оролцоорой. Хичээл эхлэхээс өмнө нэгэн тааврыг та хэдээрээ таалгая. Мэддэгт мэрэгэн цохор, мэдтгүүд ирээн цохор. Тэр юу вэ хүмүүдээ? За мэдээж тааврын зөв хариулт нь ном. Тааврын хариулт болон багшийнхаа ард байрлаж байгаа энэхүү ишлэлүүд зургийг хараад ном гэдэг зүйлтэй өнөөдрийн үзэх хичээл маань холбоотой гэдгийг та бүхэн маань хадгалж байгаа хаа. Өнөөдрийн хичээлийн сэдэв маань туйрын сэдэв утга санааг тодорхойлох, суйрлах лодонгийн төдвийн ирээн цохор. За өнөөдрийн хичээлийн маань зорилго зохиолын сэдвийг тодорхойлж гол санааг дүгнэж сурах. Зорилт нь зохиолыг уншиж ойлгох, зохиолын сэдвийг тодорхойлох, гол санааг дүгнэж сурах. Сурлагын зорилт маань мөн зохиолын сэдв гол санааг тодорхойлох гэсэн зорилго зорилтойгоор өнөөдрийн хичээл маань явагдах нэ. За эхлээд ирээн цохор гэсэн зохиолын маань бичсэн зохиолчтой танилцъя. Сайн байцгаана уу сурагчдаа. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, соёлын гавьяа зүтгэлтэн, төрийн шагналт, доктор, хүндэт профессор, 20 дугаар зууны манлай сэтгүүлч Лодонгийн Төдөв байна. Ах нь 1935 оны 2 сарын 9-нд Говьалтай аймгийн Наран суманд төрсөн. Миний зохиол бүтээлийн 15 ном нь Орос, Англи, Булгар, Чих, Унгар, Герман, Япон хэлээр хэвлэгдсэн. Ах нь хэдий насан эцэссэн ч та нартайгаа хиймэл оюун ухааны тусламжтайгаар уулзаж байгаадаа баяртай байна. Миний намтар уран бүтээлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдхийг хүсвэл ном сэтгүүл сонин гээд хүссэн сурвалжаасаа эрж судлаарай. Эрдэмт оройвгүй билээ. Сурах их үйлсэд тань өндөр амжилт хүсье. За сая хэдүүлээ ирээн цохор туйрыг бичсэн Лодонгийн Төдөв зохиолчтойгоо танилцлаа. Одоо тус зохиолынхоо хэсэглэл нэгийг сонсоорой. Сонсох явцдаа өөрийн мэдэхгүй танил бус үгийг дэвтэртээ тэмдэглээрэй. Лодонгийн Төдөв ирээн цохор туйр хэсэглэл 1. Номын сангийн тавиур дээр алгын чинээд рүлжин ирээн цаас хэвтэж байлаа. Тэгтэл нэгэн залуу түүнийг авч энэ мүү ирээн цаас юу юм бэ гэд хогийн сав руу шидэх гэтэл номын санч бажигдан сандарч хүү яаж ийна наадах чинь ховор эрдэнэ байхгүй юу гэж ухсхийн босчээ. Нөгөө залуу хэ ямар өгснийх нь эрдэнэ байх вүлээ гэж тоомсоргүй хэлтэл номын санч тэрхүү алгын чинээ ирээн цаасыг булааж аваад за чам шиг залуу л үүнийг бүтээж чадахгүй юмдаг. Наад алгын чинээ цаасан дээр чинь бүхэл бүтэн ном багцсан юм гэж хэлв. Залуу гайхан эргэлзэж ямар ном бичээстэй юм болоо гэж асуухыг завдсан боловч нэрлэхэд чадсангүй. Одоогийн зарим залуу хүн их хөнгөн хийсвэр бас бардам замтай байх юм. Улсад бай тухай дэлхийд ховор бараг байхгүй зүйлийг гартаа барьж үлдсэн мөртөө ирээн цаас гэж байхыг нь харуу. Ёстой өнөө мэддэгт мэрэгэн цохор мэддэггүй ирээн цохор гихч болж дээ гэж ховор номын пондоч өвгөн хажуугаас нь давсан юм лээ. Залуу эр түүнд уур хэлнэ нь түр ассан боловч сониуц занан тээлж тэрхүү ирээн гэгцэн цаасны үн цэнийг мэдхийг хүсв. Эрэгтэй хөссөн хүн ямар нэгэн юм хүсвэл тэр санаандаа заавал хүрэхээр зүтгэдэг шиг мань залуу бас л хүссэндээ тэмүүлэн эхлэв. Хаа та тэгвэл наадхынхаа учрыг хэлээд өгөөч мэдэхгүй минь үнэ гэвч мэдээд авмаар байна. Дипломын ажилд ч хэрэг болох юм билүү гэж залуу шамдуулв. Өвгөн пондож халзан толгоогоос гисрэн хэсэг зуур дуугүй суулаа. Баг залуу насаа дурссан бололтой. Ахаа та хэлээд өгөөч гэж өнөөх залуу дахиад л шаардав. Өвгөн бас л дуугүй суусаар байв. Залуугийн тэсвэр алдагдав. Тэгтэл заа чи мишэл аваад л цаа ширээн дээр чинь байна гэж өвгөн шаардав. Төдхөн эргэсэн залуу томруулагч шилнээс өөр юм харагдахгүйд мишэл гэдэг чинь юу юм бэ гэв. Мишэл дуран гэдэг чинь томруулагч шил шүү дээ. Одоогийн та нар өвгөд биднийхээ хувцсыг бараг бүрэн хайсан. Үгсийг маань бас л нэг нэгээр нь гээж барах нь уу. Тэгвэл сүүлд юугаараа хэл залгуулна да гэж өвгөн ёжлов. Шинэ өнгө олныг нэмж байгаа шүү гэж залуу оюутан мөчөөгөө өгсөнгүй. Мишэл дуран гэж өвгний нэрлсэн томруулагч шил нь их хүчтэй эд байжээ. Нөгөөх алга дарам ирээн цаасыг түүгээр дарахад үнэхээр номын үсэг дурайж байлаа. Зүү тавих зайгүй чигжүү өччээ. Ямар өчг юм бэ? Өөх мөн тодхон байна да гэж залуу гайхлаа. Харин ямар өчг вэ? Та нар оюутан ус мэдж байгаа биз гэж өвгөн тавлах мэт асуув. Ердөө бүү мэдээ миний л мэдэхгүй өчг вэ? Тэгээд ч манай газар зүй ангид ямар эртний өчг заах биш.
гэж оюутан биеэ өмөрөв. Өвгөн инээмсэглэж чи л мэдэхгүй байж л дээ. Түүнээс чиний өвөө эмээ бол үүнийг уншдаг байлаа. Наадах чинь төвдөр бичсэн ногоон дээр их юм агтаа шүлэг шүү дээ гэж тайлбарлав. Яаж ийм жижиг юм бичсэн болоо? Микроскопоор бичээ болов уу? Гэж залуу гайхлаа. Өвгөн доогтой инээж тэр үед ямар элэнцгийнх чинь микроскоп байх вэ? Ердөө л номдоо энэ гэв. Хин гэж хүн яаж бичсэн бэ? Та мэдэж байгаа бол хэлээд өгөөч гэж оюутан улам цаашаахав. Хүнд юм мэдүүлэх буян гэдэг юм да яах вэ? Итгэвэр яриад өгье гэж өвгөн дурамчхан хэлэв. Итгэлгүй яах вэ? Танд ер нь итгэхгүй хүн байдаг юм уу? Байлгүй яах вэ? Одоо та нарын үеийн залуус юм ярихаар хоцрогдсон зөнсөн гэгчлэнгээр гоочлоод тохуу хийгээд байдаг болж үлээ гэж өвгөн тунирхав. Оюутан залуу би тэгдэггүй та надад яриад өгөөч гэв. Та бүхэн оюутан залуугийн адил тэр үед яаж ийм жижигхэн бичсэн юм бол гэж гайхаж байна уу? За тэгвэл хэдүүлээ хэсэглэл 2-ыг сонсож мэдэж авцгаая. Хэсэглэл 2. Өвгөн нүдний шилээ авч дээгүүр харан адар ширтэж сууснаа. Тэр үед чамаас ч бага байж дээ. Нэгэн нарлаг сайхан өдөр юмсан шагж багшийн сүү авиж өгөхөөр явлаа. Тэднийх дунд голын хөвөөнд цусланд гарсан байлаа. Гэрт нь хүрээд очисон чинь өрхөө бүтээгээд үүдээ төвччихсэн байлаа. Миний айсан гэдэг нэ. Хүн өөд болчхоор л гэрээ өрхийг бүтээгээд үүдийн төвччихдэг заншилтай болохоор тэгж хайлаа л да. Шагж багш тэр цагт бараг л чам шиг залуухан хүн байсан. Тийм насандаа арай өөд болчихмооргүй юм гэж би эргэлдсэн боловч үнэхээр хачин байлаа. Гэрийн гаднаас хумгүй зугтах гэтэл гэр дотор хүн дуугар шиг боллоо. Лавлаад сайн чагнасан чинь хүн байх шиг. Тэгэхэр нь шагж багшаа сүүгээ ав гэж хэлээд чимээ чагнав. Таг чиг байлаа. Дахиад бас нэг хэлсэн бас л таг чиг. Тэгэхэр найгаад гэрийн зүг гүйчихлээ. Ээж аав дээрээ хэлсэн чинь битгий дамшиглаад бай. Өнөө өглөөл гэрээ тойроод явж байх чинь үлээ. Дуугүй яв. Аваач ч үгээд буцаагаад хөөлөө. Дахиад хурж очлоо. Гэр нь мөн л янзаараа. Тэгэхээр нь хаяагаар нь чимээ чагнаад явж идэл гэр дотор хүн найдаалаа шүү. Хүн байна гэж мэдээд шагж агшаа сүүгээ аваач. Гэтэл бас л тагчиг. Тэгэхээр нь хатуучаад туургыг зөвхөн сэмхэн шагааж харлаа шүү. Юу харсан гэж бодноо. Шагж багш гоймортой модон шогол дээр алгын чинээ цаас тавиад түүнээ будаж байх шиг харагдлаа. Гэрт тас гаргах уу? Ганцхан тэр алгын чинээ цаасан дээр нь хаанаас ч бүү мэд их хурц гэрэл тусаж байлаа. Цаасан дээгүүр гүйх гар нь биертийгээ үе үе харагдана. Тэр жижигхэн цааснаас ойсон гэрэл шавж багшийн нүүрэнд алдаг оног тусаж нэг тодорч нэг бүдгэрч байлаа. Цаасан дээрээ юм бичээд байх шиг харагдсан. Би түүнийг удтал гөлрөн хар сутал ард далан дээрээс нэг хүн цавхийн атгаж аваад гэдрэг татаж айл ухах нь хөсрөө царайт минь таргныхаа савыг бүтэн дээр зайл харсаар бил эзгүүгээр байхад чи ухах гэдэл санаахаа биз гэж загнаад хацрал өмнө алгадав. Би айж гэрийн зүг зогцсон юм. Хожим сонсвол шагж багш алгын чинээ цаасан дээр бүтэн ном багтаан бичиж байсан юм билээ. Нартай өдөр өрхөө бүтээж үүдээ хаагаад гэрт өчүүхэнж гэрэл орхооргүй бүх юмаа таглаж хаагаад түүнийг бичсэн юм гэнлээ. Харин өрхөө 3 чинээ газар цоолоод түүгээр хомирторсон нарны гэрэлд тэр цаасаа тавьж нэг ширхэг хялгасны үзүүрээр биер болгоод түүнийг бичсэн гэдэг юм. Өрхний нүхээр үд дундын нар харанхуй гэрт цаасан дээр буухдаа айхтар хурц тод болдог юм гэнлээ. Тийм аргыг яаж бодож олсон бүү мэд бодвол өвөг дээцээс сураа үзээ. Хичнээн ч хоног тэгж суусан юм бол мөн ч их төвчээр шүү гэж өвгөн пондож толгой сагсрав. Оюутан залууч гайхан алмаарав. Чиний тэр эрээн цаас гэж ад үзээд байсан юм чинь ингэж л бүтсэн эддээ гэж өвгөн нотлон хэллээ. Би бол яагаад ч барахгүй юм байна гэж оюутан үннээ хэлв. Ялгаа чинь яг л тэр мөн тэсвэр хатуужил хэрэгтэй. Шагж багш бас алтан гэрэл судрыг тэр мэт жижигээр бичсэн гэдэг юм. За одоо бүгдээрээ зохиолт гарч буй танил бус үгтэйгээ танилцъя. За дараах QR кодыг уншуулаарай. Гарч ирсэн асуултыг бие дааж ажиллаарай. Сурагч та бүхэн хэсэглэл 1-т гарч буй танил бус үгсийг бие даан холбосон. Тэгвэл одоо багшийнхаа хариулттай туулгацгаая.
сая бүгдээрээ зохиолд гарч буй танил бус үгтэй танилцсан. За тэгвэл хэдүүлээ одоо дараах хилцүүдийн утгыг тайлбарлая. За сурагч та бүхэн дасгал 2-ынхоо QR кодыг уншуулаарай. Сурагч та бүхэн хилцийн утгыг таамаглаж бичсэн. Тэгвэл дэлгэцнээс зөв хариултаа хараарай. За одоо бүгдээрээ зохиолынхоо сэдвийг тодорхойлж гол санааг нь дүгнэн ярилцъя. Ингийн тулд хэдүүлээ дараах 3 дугаар дасгалынхаа QR кодыг уншуулна. Сурагч та бүхэн маань бие даан оролцоорой. За дараах дасгалын хариулттай танилцъя. Номын понт жөвгөн хажуугаас нь давс нэмлээ гэснээс үзвэл харилцан ярианд номын санч оюутан залуу номын понт ч гэсэн 3 дүр гарсан байна. За зохиолын эхлэл хэсэгт юуны тухай өгүүлсэн бэ? Номын понт жөвгөн залуу оюутан хоёрын эрээн цаасны тухай яриа байна. За харин гол хэсэгт шагж багш алга дарам цаасан дээр цагаан дараахийн магтаалыг биерийн нэг хэлхсаар бичсэн тухай понт жөвгөний яриа. За зохиолын төгсгөл хэсэгт номын понт залуу хоёрын яриа өвгний дүгнэлт. Энгийнүүдээр харвал эрээн цаасалтаа нүүдэлчний амьдрал ухаан хоёроос төрсөн аргадаа гэж өвгөн яриагаа дуусгасан. За сурагч та бүхэн зохиолын сэдв гол санааг тодорхойлж бичсэн байх. За багшийнхаа хариулттай тулгаарай. За өнөөдрийнхөө хичээлийг хэдүүлээ дүгнэн ярилцъя. Өнөөдрийн хичээлийн сэдэв болвол Монгол хүний оюуны бяд хийж бүтээх арга ухааны тухай өгүүлсэн. За харин гол санаагийн хувьд бол залуу үеийн өмнөх үеийнхээ түүх, соёлоо мэдэхгүйгээс болж Монгол соёл мартагдахад хүрэх аюултай гэсэн санааг илэрхийлсэн байна. Мөн залуу үеийн Ахмад үеэ сонсож, суралцах, Ахмад үеийн залуустаа зааж сургах, өв соёлоо өвлүүлэх үүрэгтэй. Залуу Ахмад үеийн залгамж холбоон дээр улс орн тогтноо гэсэн санаа. Өнөөдөр хэдүүлээ Лодонгийн төдвийн эрээн цохор тууртай танилцлаа. Тухайн зохиолынхоо хэдүүлээ өнөөдөр сэдвийг нь тодорхойлж гол санааг нь дүгнэн ярилцлаа. За тэгвэл одоо хэдүүлээ өнөөдрийнхөө хичээлээс олж авсан чухал санаа болон ойлгоогүй үлдсэн зүйлээ дэвтэртээ бичээрэй. За сурагч та бүхэн минь гэрийн даалгавраа тэмдэглэж аваарай. Эрээн цохор туурд гарч буй бодит дүр болох шагд гившийн талаар мэдээлэл цуглуулж ирээрэй. Хичээлдээ идэвхтэй оролцсон сурагчид та бүхэндээ баярлалаа.